Сайн байна уу? За өнөөдөр бүгдээрээ өгцөг болон хөлний булчинг маш идэвхтэй ажилуулах 10 минутын дасгал хийнэ. Энэхүү дасгалыг болохоор энгийн хүмүүс мөн жирэмсэн хүмүүс ч гэсэн хийх боломжтой ах шүү. За ингээд эхлүүлцгээе. За хамгийн нэгдүгürt дөрвөн үлсэн байрал ороод жирэмсэн хүмүүс маань ингээд автоматар ингээд хотоогоод хөвлийг ингээд алдаад байдаг. Хөвлийн жинх байгаа учраас нуруунд дээр хачаал аваад байдаг. Тэгэхээр өгцгөө баг зэрэг чангалаад нуруугаа хамгаална. За энгийн хүмүүс маань ч гэсэн адилхан өгцгөө баг зэрэг чангалаад нуруугаа хамгаалж дасгалаа шүү. За эндээс баруун хөлийг өргөөд хөлийн хураануудыг дээшээ жигээд хөлөө маш сайн дээшээ өргөе. За энэ дээр хэдүүлээ хөлийг өргөхийн хэрээр өвдгөө улам дээш нь өргөж өгөөрэй. Тэгээд хөвлийгээ баг зэрэг дотгошоо татаж өгснөө мартаж болохгүй. Өгзөг чангалах үе ерөнхийдөө бол жирэмсэн хүмүүсийн хувьд хөвлийг маш гоё эвтэйхнэр татагдаж өгдөг байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ахаад 10 удаа. 10 өгцгөө сайн мэдрээрэй. 9 8 7 6 5 4 3 2 1 пүслээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 байрлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 өвдөг буулаа хөлөө солиё. За жирэмсэн хүмүүс бол өвдгөн дээрээ маш гоё зөөлөгч ирсэн байх ёстой шүү. За өвдгөн дээр их тажаалахгүй. Нөгөө талдаа явлаа. 1 2 3 4 өвдгөө дээш нь өргөе. 5 6 шөө дээшээ 7 8 9 10 шөөрөглөө 10 9 8 7 6 5 4 3 2 1 пүслээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 байрлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 сайн байна. Өвдөг буугаад баг зэрэг хоёр тишээ хөдлөөд гоё хөлнийхөө булчинг суулгаж өгье. Өгцгөний булчин бид маш идэвхтэй ажиллуулж ялангуяа жирэмсэн үед бол өгцгөний булчин сайн ажиллуулахад бид нурууны өвдөлтөөс өөрийгөө сайн хамгаалж чаддаг. Хоёрдугаар дасгал хоёр өвдгийг баг зэрэг салгасан байгаа. Бүр том гэзтэй хүмүүс бол хөлөө бүр сайн салгаарай. Энгийн хүмүүсийн хувьд бол хөлөө өвдгөө нойрхон тавьсан ч болно. За хажуу талдаа өвдгийг өргөн. 1 2 3 шү дэшээ өргөе. 4 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 за пүслээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 байрлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 хэмсгэл аваад гаргалаа. За усуумаар санагдах юм бол хүссэн үедээ уугаарай. Одоо эсрэг талдаа 1 2 3 4 5 6 7 8
9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 пүслэндэ 1 2 3 4 5 6 7 8 9 10 бариныг 2 3 4 5 6 7 8 9 10 Нутаг дугаар цөөлөн хоёр тийшээ. За 3 дугаар дасгал дээр тохоо газар тавь. Автоматар ингээ хотоох гэдэг тийм шүү. Ялангуяа одоо жирэмсэн хүмүүс. За энгийн хүмүүс болохоор гидсээ сайн чангална. А жирэмсэн хүмүүс болохоор илүүтэйгээр өвзгөө чангалаад ахар сүлээ баг зэрэг хөнөөд нурууныхаа одоо үеийг хамгаалж байна. А эндээс баруун хөл бүтэн жилээ хөлийг дэше өргөе. 1 2 3 4 үзэгнийхээ булчин сайн мэдрээ. 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 пүслэ 1 2 3 4 5 6 7 8 9 10 баярлалаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 Өвдөө салбий тэр хитрхи их ядрах мэдрэмж олж хамарчаа өргөлжлүүлж болно. Зүүн хөлийг жилээ. Хөлийг дэше өргөлөө. 1 2 3 4 Үзэг сайн мэдрээ. 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 пүслэ 1 2 3 4 5 6 7 8 9 10 баярлалаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 Хөлбөлаа. За хоёр тишээ. Зөөр. Авшруулъя бие. Уцаад дэшээ өндөг. Дараагийн дасгал 4 хөлсөн байрлалаасаа 2 гар мөрний харалтаа өвдөг маань ташааны харалтаа. Баруун хөлийг хажуудаа өргөөд хөлөө шуудж ийлээ. Тэгээд буцаагаа тавьчихлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 Пүслээ хажуудаа өвдөг нуглаад 1 2 3 4 5 6 7 8 9 10 бари 1 2 3 4 5 6 7 8 9 10 Өвзгийн бичмэл үнэхээр ачаал авч юм тийм ээ. Мөрөн жоохон чангараад байвал 2 гарахын голоор жахавнаад мөрөөс болж байгаа.
За шууд нөгөө талдаа явлаа. Зүүн хөлийг өргөөд чийлээ. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 9 8 7 6 5 4 3 2 1 өдгөө нуглаад хөлсдээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 барьлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10. За хашаа суугаад зөөлхөн хөдлөөд бие жахан тайшруулаад өгцгөө жахан суллаад өгье. Одоо бид нэг тэрөөсөө ганцхан дасгал хэлтлээ. Аврагш тохон дээр тулсан. Баруун үлийг өргөөд зүүн талдаа баруун талдаа гээд ээлжил тавина. Явлаа 1 2 өгцгөө баг зэрэг чангалаад нуруугаа хамгаалаарай. 3 4 5 6 7 8 9 10 9 8 7 6 5 4 3 2 1 пүлслээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 барьлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 мөгдөг болоо. Тэр болохоор бол шууд нөгөө талтай хийлээ. Хөлийг өргөөд баруун өргөлөө зөв. Явлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 9 8 7 6 5 4 3 2 1 пүслээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 барьлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10. За хошоо амраад хүүхэд байр дээр өвдгөл салгаад хоошоо суuna. Их том гэдэстэй жирэмсэн хүмүүс бол ингээд тохон дээрээ тулаад үлдэж болно. Жижигхэн гэдэстэй хүмүүс бол уршаагаа сунаад амарч болно. Өөргөө ажиглаараа гэцээ хэд шахахгүй байглалд амарна. Энгийн хүмүүс нь болохоор өсгийн өвзгийг сайн нийлүүлээд урагшаагаа сайхан амраа. Цайв хөлний болчин нуруугаа сайн сунгаад эндээ хэсэг хугацаанд амарч хизээ босмоор байна. Тэр үедээ өндөгөөд босоод ирнэ. За ингээд энэхүү гайхалтай өгцөг хөлийг маш идэвхтэй ажиллах тасгалыг хамт хийсэн дахинд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Хийж үзээд ямар сэтгэл төрөө, хэрэг хэцүү байсан гэдгээ комент хэсэгт бичих юмар та. Баяр таа.